Harry Potter сурал 1997 онд анх хэвлэгдсэнээс хойш 2023 оны хүртэл нийтдээ 34.7 тэрбум долларын орлогыг олжээ. За энэ дундаас кино нь бол 9.5 тэрбум доллар, номын борлуулалт 8 тэрбум доллар, merch бүтээгдэхүүнээ зараад 7 тэрбум доллар гэж байгаа. Яг одоо ч гэсэндээ Minnie's Harry Potter-ыг хамтарсан merch бүтээгдэхүүн зарагдаж байгааг та бүхэн анзаарсан байх. Видео тоглоомоос 3.5 тэрбум доллар, Universal Studio-гийн Harry Potter-ыг үзүүлээд 950 сая Америк долларыг олоод өнөө хүртэл Warner Bros-ийн магадгүй хамгийн том сайлын өнөөнүүдийн нэг болчихсон байна. HBO тэгвэл Game of Thrones-ыг тэгэхэд нийт 1.5 тэрбум долларыг зарцуулсан. Эргээд зөвхөн HBO Max платформд subscriber хэд 3.1 тэрбум долларын subscriberтай болсон. За үүн дээр нэмээд номын борлуулалт, merch бүтээгдэхүүнүүд, видео тоглоомууд хэдий хэмжээний орлого олсныг бид хэлж мэдэхгүй. Тэгэхээр мэдээж Netflix ч бай, Amazon Prime ч бай, Apple TV ч бай, Disney Plus ч бай, иймэрхүү том стриминг үйлчлэг үзүүлдэг компаниуд дараагийнхаа том сайлын үнийг байнга ингээд хайгаад шинжилээд явж идэх нь ойлгомжтой. За ямар ч байсан Amazon-ы захирал Jeff Bezos Amazon Prime үйлчлэгийг нэвтрүүлснийхаа дараа яг дараагийн хаан ширээний тоглоомчид цувралыг олно гэдэг ийм хүсэлтэд автаад 2017 онд жишээлбэл Бөгжний эзэн цувралтай гэрээ байгуулж ирсэн байна. Бөгжний эзэн цуврал номуудыг телевизийн цуврал болгох оюуны өмчийн эрхийг нь 250 сая Америк доллараар худалдаж авсан. За түүн дээр нэмээд эхний сизнийг нь бол 700 орчим сая доллараар нийлээд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч жишээлбэл би яг энэ подкастыг бэлтгэхэд уншиж байхдаа л яг Бөгжний эзнийг цуврал болгосон гэдгийг нь мэдсэн. Jeff Bezos дараагийн тэрбум доллараа одоо юунд хөрөнгө оруулах вэ гэж хайгаа байж исэн чинь хятадаас нэгэн онцгой олонний анхаарлыг татсан зохиол гараад ирнэ. Энэ бол одоо өнгөрсөн хэдэн сарын туршид бидний ярьсан 3 бит цуврал байгаа. Барак Обама хүртэл энэ номыг уншаад ямар сонирхолтой гайхалтай ном бэ? Энэ номыг уншаад энэ хүн төрөлхтөнд тулгарсан асуудлыг уншаад өдөр тутамд конгресс дээр гарч ирж байгаа асуудал бол надад маш юм жижигхэн асуудал юм шиг санагдсан гэж ярьсан байлээ. Гэтэл тэр конгресс дээр чинь дэлхийн тэргүүлэх гүрэн Америкийн хувь заяа шийдэж байгаа асуудал ярьж байгаа. 3 бит цувралын кино болон телевизийн цуврал бүтээл болгох эрхийг нь хятадын тэрбумтан Yuzu гэдэг одоо видео тоглоомын компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Лин гэдэг залуу эзэмшдэг юм байна. Лин ч гэсэндээ өөрөө 3 бит цувралын хамгийн том фэнүүдийн нэг. Энэ цувралыг анх уншичаад энийг ерөөсөө дэлгэцийн бүтээл болох хэрэгтэй. Blockbuster кино, цуврал, өөр одоо юу гэдэг видео, тоглоом, бүр магадгүй Universal шиг парк хүртэл барьж болох юм байна гэдэг асар том амбицтай нэгэн байсан. За Лин ингээд Amazon, Netflix, Disney Plus зэрэг томоохон стриминг үйлчлэг үзүүлдэг компаниудтай гэрээ хэлцээр хийж агаад эцэст нь Netflix энэ номыг цуврал болгох эрхийг нь 60 илүү 70 сая Америк доллараар зарсан. Харин эцсийн бүтээл болоход яг дэлгэцэнд гарах тэр мөчөд бол Лин байгаагүй. Яагаад гэвэл Лин өөрийнхөө доор ажилладаг ажилтнанд хорлогдож амнасаа алджээ. За өнөөдөр болохоор сая өнгөрсөн хэдэн сарын туршид ярьсан 3 бит цувралын эргэн тойронд байгаа сонирхолтой мэдээ. За тэгэд хамгийн том болон хамгийн аимшигтай мэдээлэл болох хэрхэн одоо нэгэн залуу тэрбумт нь энэ цувралыг дэлгэцэнд та бидний хүртэл болох гэж аваад амь насаа алдсан хэргийн тухай ярих гэж бодлоо. Захиаллыг бол мэдээж хаанх бичсэн хүн бол хятадын зохиолч Liu Cixin гэдэг хүн байгаа. Liu Cixin би өөрөө уран зохиол дуртай болохоор зохиолч болоогүй. Харин шинжлэх ухаанд дуртай болохоор зохиолч болсон гэж хэлж ирсэн бэлээ. Liu Cixin 1963 онд Хятадд төрсөн. Liu Cixin-ийг төрөх үед яг манай ном дээр гардаг шиг соёлын хувьсгал гэдэг зүйл Хятадд эд өрнөжсэн. За Хятадын соёлын хувьсгалын үеэр бол барууны ер нь ном, зохиол, санаа, үзэл бодол юу гэдэг бүх зүйлийг маш ихээр хорж ясаж байсан. Liu Cixin-ийн аав залуудаа хүүхэд тахтаа уншижсэн номнуудаа Хятадын соёлын хувьсгалын үеэр төмөр хайрцагт тэгээд орныхон доор одоо хадгалсан байсныг нь Liu Cixin зохиолч маань хүүхэд байхдаа олоод хамгийн анх удаа уншижсэн уран зөгнөлт зохиолт ном нь болохоор Jules Verne Дэлхийн төв рүү аялсан гэдэг ном байжээ. За тэгээ энэ номыг уншаад шинжлэх ухаанд за тэгээ тэр дундаа уран зөгнөлт зохиолын одоо жанрыг унших дуртай болсон гэж зохиолч өөрөө ярьсан байлээ. За зохиолч өсч том болоод хойд Хятадын усны нөөц цахилгаан эрчим хүчний их сургууль гэдэг одоо сургуулийг инженерийн чиглэлээр төгсөөд Хятадын бас нэлийн алслагдмал байдаг нэг мужид цахилгаан станцад компьютерийн инженерээр
ажиллахаар болсон. За энэ үе нь бол 1980-ад оны дунд үе байгаа. Энэ ажилдаа 2012 он хүртэл бараг 30-40 жил ажилласан гэж байгаа. Энэ хугацаанд мэдээж нэг л ажлын байран дээр ажиллаад исэн юм шүү гэлээ. Тэгээд нэг ажлын байран дээр олон жил яг ажиллаад ирэхээр ажил нь гарт ороод нөгөө хүнд чинь ингээд чөлөөтэй цаг зав илүү их гарч байгаа. Тэгээд өөрийнх нь зорилго нь ч гэсэн анханасаа ажлын хажуугаар уран зохиолын ном бичих гэдэг юм зорилготой байсан. Анх залуу инженер байхдаа яг хамгийн анхны бичсэн ном болохоор 1989 онд гарсан Хятад улс 2185 гэдэг нэртэй cyberpunk төрлийн зохиол байсан. Гэтэ хоёрын зохиол нь бол нэг тийм алдар малдартай болоогүй. Тэгсгээд нэг удаадаа хэвлэгдээд өнгөрч исэн. Тэрнээс хойш зохиолч бол ер нь уран зохиол гэдэг зүйлийг орхиогүй гэж байгаа байхгүй. За тэгээ дээрэс нь тухайн үеийн компьютерийн дэлгэц центр чи одоо үеийн шиг тийм нягтршил сайтай биш байсан. Айгу бүдэг байсан. Зохиолч өөрөө дараа нь ярахтаа тэр бол надад амар их тус болсон. Би ингээд эргэн тойрныхаа хамт ажиллаж байгаа хүмүүстэй болон өөрийнхөө дарагдаа мэдээлэлгүйгээр айгу ажиллаа хийж байгаа дүр үзүүлээд зохиолоо бичих тийм боломжуудаас аяг гарч исэн гэж ярьж исэн юм байлээ. 2006 он гэхэд бол яг энэ 3 бийц цувралын эхний номыг бичээд дууссан байсан. Гэхдээ цувралынхаа эхний номыг бичиж дуусгачаа шууд ном болгож хэвлүүлээгүй тех боломж байхгүйсэн болов. Яагаад ч юм ингээд нөгөө уран зөгнөл зохиол хэвлэлдэг сэтгүүлд бүлэг бүлгээр нь хэвлэх сонголтыг хийсэн гэх юм уу. За тэр сэтгүүл нь болохоор ерөөдөө нэг дугаартай 10 өөр уран зөгнөл зохиолын нэг бүлгийг нь хэвлүүлээ гаргадаг. Дараагийн дугаартаа дараагийн бүлгүүд нь гаш мэтчлэн хэвлэдэг сэтгүүлээс юм байлээ. Тэр сэтгүүлийг нь 2006 онд яг нэг эмэгтэй галт тэргээр нилээ эдэн цаг өөр хот руу явах замдаа галт тэрэгний буудал дээр байсан жижигхэн номын дэлгүүрээс галт тэрэгэнд уйдахгүй тулд уншиж болох юу вэ гэж харж байгаа тэр сэтгүүлийг аваад замдаа уншсан. Тэнгүү тэр сэтгүүл дээр байсан одоо 10 өөр ном дундаас хамгийн тэр эмэгтэй ингээд анхаарлыг татсан. Хэдэн цаг өнгөрснийг мэдгүй хэмжээнд тэр номонд автотлаа уншсан зохиол бол 3 бит байсан. Эмэгтэйд энэ ном амар таалагдсан учраас очих газараа хүрчээд галт тэрэгний буудал дээр байсан номын дэлгүүр өөр одоо тэр хотод байсан номын дэлгүүрээс хайгаад энэ номыг олоогүй гинэ. За тэгээ бүр тэр байтугай хятад даяар хайсан юм уу да. Тэгээд ерөөсөө энэ ном нь олдохгүй. Сүүлдээ болохоор сонинд зар тавьсан гэж байгаа байхгүй. Яг энэ ном байвал ямар ч үнээр хамаагүй худалдаж авнаа гэдэг ийм зар тавьсан чинь тэр зарын даваа нэг хүн холбогдоод наад ном чинь надад байхгүй. Гэтэ наад номыг чинь цуврал алгаж хэвлсэн сэтгүүлийн ихэнх дугаараа. Чи тэгээд энэ сэтгүүлүүдийг их өндөр үнээр худалдаж аваад өөрөө нийлүүлээд уншиж болно гэж хэлсэн гинэ. Нөгөө эмэгтэй чинь тэр номыг тэр сэтгүүлийг нөгөө хүнээсээ өндөр үнээр худалдаж аваад нөхөртөөгөө хамт уншаад за хоёулаа ерөөсөө энэ номын оюуны өмчийн эрхийг нь худалдаж авъя. Телевизийн бүтээл кино болгох эрхийг нь худалдаж авъя гэж ярилцсан байна. За яа тийж ярилцсан юм гэсэн чинь тэр эмэгтэй өөрөө screenwriter буюу дэлгэцийн зохиолч нөхөр нь болохоор кино найруулагч байсан юм байна. Тэгээд тэр хоёр яг нөгөө номын потенциалыг гэх юм уу тэгээд ирээдүйн потенциалыг нь харчихсан. Нөгөөс төвл рүү яриад Лю Цзишиний холбоо барих мэдээллийг нь авч агаад ярьсан байгаа. За тэр үед болохоор Лю Цзишин чинь нөгөө үйлдвэртээ ажиллаж исэн хэвээрээ байсан. Номоосоо ерөөсөө огт тийм орлого баг олж үзээгүй. Тухайн үед бол яг үйлдвэрийн тийм одоо төрийн албаагч гэсэн үг юм уу да. Төрийн албаагчийн цалин бол сарын 100 орчим доллар байсан юм шиг байгаа. Нөгөө эхнэр нөхөр хоёр болохоор энэ номын дараа нь хэвлэгдэх 2 номынх нь нийт 3 номынх нь кино дэлгэцийн бүтээл болгох эрхийг нь $15,000 худалдаж авъя гэд. Энэ үед болохоор Лю Цзишин Балар ой буюу 2 дахь номыг нь биччихсэн. Лю Цзишин тэр үед бол $15,000 гэж чинь бараг 10 жилийнх нь одоо цалин шүү дээ. Тэгээ шууд зөвшөөрөөд энэ хоёрт бол номын эрхээ өгсөн. За энэ хоёр тэгээд ийм гоё номын эрхтэй болцоод байжсэн чи 2008 онд тэр хоёрыг номын эрхийг одоо худалдаж авснаас нэг жил 2 жилийн дараа гэнэт энэ ном хятад даяар бүүм болсон. Амар их тоогоор зарагдаж эхэлсэн. Айгүй олон фэнтэй болсон. За ингэнгүүт нөгөө хоёр ч юм болоод аманд нь ингээ шар тос ороод ирсэн байгаа шүү дээ. Энэ шар тосоо одоо яаж зөв ашиглах вэ гэдэг л үлдсэн байна. Эхнэр нөхөр хоёр бол Бээжинд очиод маш олон продюсертэй, маш олон production компанитай уулзаад гэрээ байгуулах гэж оролцсон. За ямар гэрээ байгуулах юм бэ гэхээр энэ номыг хамтраад дэлгэцийн бүтээл болгоно. Гэхдээ эхнэр нь дэлгэцийн зохиолчор буюу screenwriter-аар нь ажиллана. Нөхөр нь бол тэр киног найруулнаа гэсэн ийм гэрээ байгуулахаар оролцсон. Гэхдээ гэрээг байгуулах гэж бас нэлээд их хилэлцээр хийгээд аюух цаг хугацаа өнгөрсөн. Яа тэгэхээр эхнэр нөхөр хоёр бол нэг тийм гайхгүй уран бүтээлчд байсан юм байна л да. Иннээс өмнө бол эхнэр нөхөр хоёр нийлээд 2 цуврал 4 кино хийсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр кинонууд нь одоо 1-ээс 10-ын хооронд киног үнэлдэг шээ тэ дандаа 1.5 2 гэдэг л оноо авдаг. Тэр 6 одоо бүтээлийг нийлүүлээд ч авсан үнэлгээ 10 гэж тоон
хүрэхгүй гэж байгаа байхгүй. Тийм муу болохоор хүмүүс тэр хоёртой ялангуяа ингээд хамтраад нөхрөөр нь найруулуулад кино хийн гэдэг тийм санал гаргангуйт л production company-уд угаасаа зөвшөөрөхгүй. Тэр санал нь таалагдахгүй болчдөг байсан гэсэн. За энэ үед болохоор Линтэй мань хоёр танилцсан юм байна. Лин болохоор 2009 онд Yuzu гэдэг видео тоглоомын компани байгуулсан. Yuzu гэдэг компани болохоор онцлог нь юу юм бэ гэхээр маш богино хугацаанд юм шин тоглоомуудыг аюул олноор нь гаргадаг. Сар болгон ч юм уу те 2 сар тутамд нэг тоглоом гаргадаг. Тэр тоглоомууд нь бүгд маш боломжийн үнэтэй яг хэрэглэгчдийнхаа юу хүсэж байгааг аюул сайн мэдэрсэн тийм компани. Yuzu-гийн энэ үүсгэн байгуулагч захирал Лин ч гэсэн өөрөө бизнесийн тийм алсын хараа мэдрэмж энэ амар сайтай. Дээрэс нь эцэг их нь угаасаа нүүрсний уурхаан эзэд байсан гэсэн. Тэгэхээр багаасаа бизнесийн орчин тэр ингээд тасаад ингээ үзсэн. За тэгээ Лин болохоор угаасаа Three Body-г уншаад 3 биетийг уншаад дурлцсан одоо юу гэдэг фэн болцсон байсан. Тэгээ эхнэр нөхрөө хоёртой уулзаад энэ гурав хамтраад 6 ширхэг кино гаргая. Одоо нийт 3 ном байгаа шүү дээ. Тэгэхээр нэг номыг нь одоо 2 хуваагаад нийтдээ 6 кино болгоё гэд грэмэрээ бүх юмаа хийсэн байгаа байхгүй. За тэгээ Лин болохоор бүх тэр зардал мөнгийг нь гаргана. Эхнэр нөхрөө хоёр болохоор бүх тэр киноны production киног бүтээх үйл явцыг бүгднийг нь хариуцнаа гэдэг ийм гэрээсэн баамаа. Цаг хугацаа өнгөрөөд бас нэлээд хэдэн жил авч байгаа. 2016 онд нөгөө эхнэр нөхрөө хоёр чинь за бидний ингээд энэ өнгөрсөн жилүүдэд бүтээж исэн кино зэн байдлаар бэлэн боллоо гэж Линд хэлж байгаа. Энэ хооронд фэнүүдтэй ч гэсэн Лин бол хамтарч номыг цуврал олгож байгаа, кино олгож байгаа гэдэг бол олон нийтэд цацсан байгаа шүү дээ. Фэнүүдийн хувьд бол маш их хүлээлттэй байгаа. За киногоо эцсийн байдлаар кино театруулд өгөхөөс өмнө мэдээж Линий одоо компани удирдах ажилтнууд өөр одоо ойр дотны бүх хүмүүстэй кино театр цуглаад энэ кино үзсэн чинь Лин бүр ингээд мэл гайхаад сэл хөхөрсөн гэж монголчууд хэлдэг те. Бүр ам нь ингээд эрүүн газарт унсан ба. Яа тэгсэн чи тэр кино бүр маш аимшигтай. Зүр үтсэн хүмүүс тэгж хэлсэн гэдэг аахгүй. Энэ бол зүгээр л PowerPoint presentation шиг байна. За эхнэр нөхөр хоёр гайхгүй уран бүтээлч гэж хэлсэн. За эхнэр бол дэлгэцийн зохиолч гэсэн. Гэтэ энэ зохиол дээр эхнэр нь ганцаараа ажиллаагүй нийт 50 дэлгэцийн зохиолчийг ажиллуулсан гинэ. Гэтэл Game of Thrones 8 сизны туршид 7 дэлгэцийн зохиолч ажиллуулж ирсэн юм байна. 50 дэлгэцийн зохиолч ажиллуулсан гингүүт юу гэсэн үг юм бэ гэхээр ном нь нөгөө хоорондоо үйл явдал нь диалог харилцан яриа нь ямар ч утга гавцалтаагүй болцсон. Даашаа нэг хүн нэг хуудас бичээл нэг хүн нэг хуудас бичээл тэрийг нийлүүлсэн юм уу те амар сонио. Хоёрдугаарт нь болохоор эхнэр өөрийнхөө санаа бодлыг номонд энд кинонд бүр амар оруулсан байсан гинэ. Киног нь одоо энэ номын кино шүү гэж зарим хэсэгт нь танигдгааргүй болтол нь өөрийнхоороо өөрчилсөн. Энэ хэсэг ингэл зүгээр тэгвэл зүгээр гэдэг ч юм уу. Нөхөр нь болохоор мэдээж эн чинь нэг юм сансрыг харуулсан уран зөгнөлт кино юм чинь айгүйх тийм эффектүүд оруулах хэвээр. Эффектүүд оруулж байгаа кинонд арталт нэг юм ногоон том дэлгэц тавиад зураг авалтаа идэг штэ тий. Тэнгүү тэр ногоон том дэлгэцийн хангалттай том дэлгэц аваад тавьчаагүй байх гэж байгаа байхгүй. Иргэн захаараа болохоор яг нэг студент цаагаараа харагдаад байдаг. Тэгэхээр тэрийг яг special тэр эффектийг хийх компаниуд хайшаа бараг тэр ногоон дэлгэцийг нь copy paste-ж томруулах тэр ажлыг хүртэл хийх болчоод тэрийг нь хийх компани олдохгүй нэг юм гачин юм хийгээд үзүүлсэн. Энэ гачин юмыг Линий 30 сая доллараар хийсэн ба. Энэ киногоо үзчихэд Лин бол за энэ киног гаргах юм бол юм алдагдлээ угаасаа бүр ингэж бүтэхгүй. Алдагдал хүлээх нь бараг илүү дээр сонголт байна. Энэ киноны фэнүүдийг энэ цувралыг ингээд өхүүлж яснаас бушилж яснаас алдагт хүлээсэн дээр юм байна гэд 30 сая долларын алдагдлыг өөрөө хүлээхээр шийднэ. За ингээд Лин болохоор юу гэж бодож байгаа юм бэхээр ерөөсөө энэ киноны энэ цувралын оюуны өмчийг энэ эхнэр нөхөр хоёроос салгаж авъя. Энэ хоёроос аврахгүй л бол энэ хоёр яг мөнгөний төлөө өөрсдийнхөө эрх ашиг сонирхлын төлөө энэ зохиолын одоо зохиолч фэнүүд тэдэрт бол ямар ч хамаагүй ямар ч хүндлэх зүйл яахгүй байна гэд. За тэгээд нөгөө хоёртой ярилцж байгаа хилцээр хийж байгаа юм уу? Энэ номын кино цуврал болох оюуны эрхийн өмчийг чинь би одоо бүгднийг худалдаад авъя гэсэн чинь нөгөө хоёр чинь болохоор боллоо ах 27 сая доллараар зарнаа гэж авч байгаа юм л да. Гэтэл нөгөө хоёр чинь бол хөөрхий зохиолчоос өөрөөс нь 15 мянган доллараар ингээ авчиж байгаа шүү дээ. Дээрээс нь Линий бүхэл бүтэн 30 сая долларыг ингээ зүгээр салхинд хийсгээ хайцсан. Дахиад 27 сая доллар нэг чинь яриа хэлцээр явж исэн чинь бүр ингээд нэгсэн мөнгөө бүр нэмээд исэн нэ. За 28 болгоё, 29 болгоё. Сүүлдээ бараг 30 сая доллараар авлаа.
гэдэг байр суурьтай болсон юм байна. Линий хувьд болохоор хичнээн яг тэрбумтэн тэгээ тэрний тэр үүсгэн байгуулсан Yuzu гэдэг компани болохоор 2014 онд IPO хийсэн, олон нийтэд нээлттэй компани болсон. Жил алган олж байгаа мөнгө төгрөг орлого бол хангалттай их. Гэхдээ л 30 сая долларын алдагт хүлээсэн. Тэгээ дээрэс нь энэ нэг эхнэр нөхөр хоёр зүгээр ингээд дахиад 30 сая доллар өгөөд энэ хоёрын өмч эрхийг авнаа гэхээр яг чадуулах гэдэг юм шиг санагдаад байгаа. Тэгээ яах вэ гэдэг өдрийн бодол шөнийн зүгт болоод байжсэн чинь нэг ойр дотны хүн нь Шо Яо гэдэг хуульчийг санал болгосон. За Шо Яо гэдэг хуульч бол Францад хуулийн чиглэлээр сурсан. Францда, Америкта ажиллаж исэн, Хонконгдас нэлийн удаа ажиллаж исэн. Нийтдээ ингээд 14 тэрбум долларын гэрээ хэлцээрийг амжилттай хийж исэн гэж байгаа байхгүй. За тэгээд шүүгийн яг удирддаг тэр хуулийн одоо баг нь хэм үү? Компани доторх нэг юм хуулийн хэлцсэн шүү байгаа. Тэр хэлцэн Азийн номер 1 хуулийн баг болсон. Тийм шагнал авч исэн. Тийм шагнал байдгийг одоо мэдтгүй байсан. Энийг бас яг уншаад судлаад мэдлээ. Тийм лаг хуульч ер нь бол яг айгүй алдартай, нэр алдартай. Ялангуяа иймэрхүү гэрээ хэлцээрийг хийхдээ бол гаршсан амар туршлагатай гэж Линд зөвлөөд Линд гэсэн өөрийнхөө шугамар нөгөө шуугийг чинь судлуулад тэлийн даах хүн байсан юм шиг санагдаад шуудаа уулзаад шууд хэлсэн байгаа юм л да. Шууд хэлсэн. Би чамд 3 сая долларын цалин өгье жилийн. Дээрээс нэмээд хэрвээ энэ 3 бит номын одоо эрхийг нь чи манай компанид аваад ирэх юм бол бид нэр зөвхөн энэ бүтээлд зориулсан юм охин компани байгуул. Тэр охин компанийхаа ерөнхийлөгчөөр чамайг ажилуулнаа. Гэлсэн чинь шууд нэрнгээсээ яг аягууллаг гэрээ хэлцээр чинь болж таарад 27 сая доллар. За баг 30 сая доллараар зарах гэжсэн тэр оюуны өмчийн эрхийг нь 17 сая доллараар Линд авч өгсөн байгаа. Лингийн шууд амлсан ёсороо 3 бит Tribari Universe гэдэг юм компани байгуулад шууд ерөнхийлөгчөөр нь тамилсан. За энэ хүртлээс л ингээд нэлээд цаг хугацаа яваад өнгөрчихөж байгаа байхгүй юу? За тэгээл 2018-19 оны үед бид нар одоо ирчээд авшиг байгаа. 2018-19 оноос эхлээд Лин шуу тэргүүтээ одоо Yuzu-гийн хүмүүс яг энэ 3 бит цувралыг ямар бүтээгдэхүүн болох вэ гэдэг дээр маш том юм төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. За энэний нэг нь болохоор хятадда 30 ангитай кино хийнэ. За энэ кино болохоор Tencent гэдэг компанитай хамтарч ихээр болсон. Ер нь бол гарцсан байлээ хятадаараа. Дараагийн төсөл нь болохоор animation хийн. Мэдээж Yuzu ч өөрөө видео тоглоомын компани чинь видео тоглоом хийх нь ойлгомжтой. Дээрээс нь нэмээд англи хэлээр баруун орнуудад танилцуулах, цуврал болгох гэдэг ийм төлөвлөгөө төслүүдийг гаргаад нэгээр нь хэрэгжүүлээ явж исэн. За түрүүн хэлсэн яг Amazon-то 1 тэрбум долларын төсөл байгуулах гэж хагаад шоу болон Amazon Prime-ийн тэр удирдах албан тушаалтнууд санал нийлэхгүй байсан учраас тэр хэлцээр бол амжилтгүй болсон. Гэхдээ Netflix амжилттай хэлцээр хийж чадаад 3 бит гэдэг энэ цуврал цуврал болгох эрхийг нь авсан. За тэгээд Netflix Lint-тэй энэ гэрээг хийгээд түрүүн яриадсан хаан ширээний тоглоомын creators гэдэг аахгүй юу? Бүтээгчид гэх юм уу? Одоо яг хариуцж ажилласан хоёр залуу байдаг те. David Benioff, DB Weiss болов. Энэ хоёр хүн байдаг. Энэ хоёр хүнийг Netflix-ийн шинэ одоо цувралах 3 бит гэдэг цуврал дээр ажиллуулахар болсон. За энэ нь болохоор бас бөөн хил ам дагуулж байгаа юм. Game of Thrones чинь болохоор яг гал мөсний дуун цуврал гэд монголоор орчуулагдсан. 5 цуврал номод орж гарсан баг та бүхэн мэдж байгаа. За энэ 5 цуврал дээр нэмээд дараагийн ном нь болохоор Winds of Winter буюу өвлийн салхи гэдэг ном гарнаа гэд манай зохиолч маань зарласан. Хамгийн сүүлийн 7 дахь ном буюу одоо энэ цувралыг дуусгах ном нь болохоор Хаврын мөрөөдөл гэх юм уу? Хаврын зүүд гэдэг нэртэй энэ ном гаргаж байгаа. Гэхдээ та бүхэн яг мэдчихэл байгаа бох гэж би бодоол энэ л да. Яг George R. Martin те энэ гал мөсний дуун цувралын зохиолч 2010 оноос эхлээд дараагийнхаа буюу Winds of Winter гэдэг номоо бичиж эхэлж байгаа. Анх 2010 онд яг бичиж эхлэхдээ бол би энэ номоо 3 жилийн дотор бичиж дуусгах байхаа гэж фэнүүдтэй хэлжсэн. Тэрнээс өмнө бол 5 номыг аль хэдийнэ цуврал ном болгоо гаргаад хэвлүүлсэн байна. Бараг 1990 оноос эхлээд бичээд явж исэн ном юм байлээ. 5 дахь номоо бичээд эхэлсний дараахан болохоор Хаан ширээний тулаан гэдэг цувралыг HBO гаргаад эхэлсэн шүү дээ. Цувралууд нь болохоор нэг номыг ер нь 1-1.5 сизонд багтаагаал ингээ хийгээ яваад байгаа байхгүй юу. Тэнгүүд мэдээж 5 ном дээр гарсан үйл явдал нь цувралаараа гараад дуусчихж байгаа. Тэгтэл дараагийн ном нь гараагүй байгаа. Тэгэхээр нөгөө фэнүүдийн хүлээлт энэ төр бол амар өндөр болцсон те. Бараг л нөгөө George R. Martin зохиолчийг байнга ингээл интернетээр
дарамтлал шахаал ингэ байж идэг. Нөгөө хүн маань ч гэсэн амар сенсацтай ангил. За би өөртөө эхнийхэн 100 хуудсыг биччихлээ. Би 300 хуудас бичээд байна. Би номын 3-1-гээ бичээд дуусгацсан гэд. Жил болгон. Тэгээл жил болгон л за би өөртөө яг энэ номоо 16 онд гарганаа гэж явжсэн. 17 онд яг гаргахаар боллоо. 18 онд гаргачихсан чи арай амтсангүй гэл. Баян тиймэрхүү яриад байдаг. За сүүлдээ бүр 2020 онд зохиолч би номыг 2020 онд гаргаж чадахгүй бол та хэд намайг шорон тэгэр энэ гэдэг фэнүүдийг тоглож исэн юм билээ. Тэнгүүд хамгийн сүүлд сарын өмнө 2024 оны 12 сард за би энэ номыг хизээж бичиж чадахгүй юм шиг байна гэд буугаад өгсөн ярилцлагыг өгсөн байлээ. Тэгэхээр 5 ном гаргацсан байсныг аль хэдийн телевизийн шоу нь гүйцэд ирэнгүүт зохиолч яасан юм бэ гэхээр show creators гэдэг байгаа. Сайн түрүүний 2 залууд дараагийн үйл явдлууд яахыг нь яриад өгсөн байна л да. За жишээ нь энэ дөрүүд бол ерөнхийдөө иймэрхүү юм хийж агаад ийм байдлаар дуусна. Зохиолын ерөнхий төсөл нь ийм байна гэж хэлээд өгсөн. Гэхдээ Game of Thrones-ийн сүүлчийн season буюу 8 дугаар season дэлхийн хамгийн мяа төгсгөл гэж баг бүх хүмүүс танигдсан баха. 7-8 дугаар season-ийн чанар нь бүх зүйл нь улам муудсаар агаад 8 дээр бол хамгийн доод зэг дээр за тэгэл энэ 5-6 сизны туршид нэг дүүртэй ингээл өсөөл хөгжөөл амьдралыг ойлгоод ухаарал явж ийсэн. Би яг Джеймиг л яриад байна л та. Хамгийн сүүлийн сизон зэрэг хизээч тийм туулаагүй хизээч ухаажаагүй юм шиг тэнэг сонголт хийдэг гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлэн үзэгчдийн уурыг амар хүргэсэн. Game of Thrones-ийн фэнүүд бол бүр амар өссөн шүү дээ тухайн үед. Тэнгүүд хамгийн сүүлийн сизон гараал дуслаа. Хүмүүс хизээч тийм цуврал үзээгүй юм шиг нөгөө бүгд мартахыг хүссэн. 3 биетийн фэнүүд юу гэж үзээд байна вэ гэхлээр ийм цувралыг ийм гоё номыг ийм гоё цуврал хийж явж ирсэн аа. Ингээд дуусгасан хүмүүсээр бид нэр 3 бие цувралаа хэлэх нь зөв юм уу буруу юм уу? Энэ хүмүүс ирэн чадах юм уу гэдэг ийм хандлагатай байсан юм билээ. За гэхдээ тэрийг мэдээж фэнүүд хичнээн уурлаад эсэргүүцлээ гэд Netflix бол тэрийг өөрчлөн гэсэн зүйл ахгүй. Дээрээс нь Лин бас тэр хоёр залуутай хамтарч ажиллах дуртай байсан. Яа тэгэхээр өмнө 2016-17 оны үед тэр хоёр залуутай хамтраад Yuzu тоглоомын нөгөө компани нь Game of Thrones-оор тоглоом хийжсэн юм байлээ. 2020 оны 9 сард Netflix ийм шин цуврал гаргаж байгаа гэдгийг зарласан. Харин 2020 оны 12 сарын 16-нд буюу тэр явдлаас 3 сар орчмын дараа Лин нэг өглөөс ирсэн чинь би энэ бүр маш муу айгүй таагүйс ирсэн. Тэгэнгүүтээ өөрийгөө гэрийнхаа ингээд ойролцоо байдаг эмнэлэг тавиачаад үзүүлсэн. Тэр хооронд би энэ бүр муудаад эмнэлэг рүү арай гэж очиод эмнэлэгт очиод баруун ухаан алдаа унтсан. Би энэ өдөр ирэх тусам мууцаар аваад 2020 оны 12 сарын 25-нд зуул сарын баярын өдөр эмнэлэгт ирснээс хойш 10 хоногийн дараа 39 наснда нас барсан. За Лин бол эхнэр бол нэг хүүтэй байсан юм билээ. За мэдээж ингээ хятадын том тэрбумтан эрүүлж хэрэг байсан залуу хүн нас орчхоор энэ хүн яг юунаас болоод нас ороо гэд маш том юм мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. За Линд бол нас орсныхан дараа задлан шинжилгээ хийхэд биеэс нь дор хаяж гэж байгаа байхгүй 5 янзын өөр хортой бодис гарч ирсэн гинэ. За энэний нэг нь болохоор мөнгөн ус байсан. Нөгөө нэг хор нь болохоор тетродоксин гэдэг юм хор байд юм байна. Тэр нь болохоор нөгөө puffer fish гэдэг хийлцэн шаар шиг юм шиг загас байдаг шүү дээ. Тэр загсанд байдаг идчил юм бол яг амь насанд аюултай ийм амар хор байдаг юм байна. За энэ хорыг Линд хин өгч болох вэ? Линээс гадна Линий компанид ажилладаг нэг хүн. За тэгээд компани ажилтны ар гэрийн 2 хүн гээд нийтдээ 4 хүн хорцсон байгаа байхгүй юу? Энэ 4 хүнийг яг хордуулж болох хүн хэн байна? Цаад тэр санаа манаа гэдэг ч юм уу те ерөнхийдөө удирдах албан тушаалтны бүх ажилтнуудыг судлаад, шалгаад, байцаагаад үзсэн чинь Линд хор өгж алсан хүн нь хүний компанид уурж авчирсан жилийн 3 сая доллараар цалинжуулж байгаа шүү байж таарлаа. Тэгээ яасан гэсэн чинь Лин шууг компанид уурж авчираад 3 биетийн оюуны өмч эрхийг нь худалдаж авсныхаа дараа ер нь их тоохоо болцсон юм байна. Дээрээс нь шуу бол яг тийм гэрээ хилцээр ихтэл сайн болохоос биш яг 3 биет цувралын төр төслүүдийг хэрэгжүүлэх ажилд яаж оролцож байгаа, яаж хандж байгаа, ямар үйлдэл хийж байгаа нь Линд нэг таалагдахгүй. Линд тэгэнгүүт нь дид ерөнхийлөгч гээд бас нэг хүмүүс томилсон. Шууг жоох ингээд алгасаад нөө дид ерөнхийлөгчтэйгээ илүү шууд харьцаад, илүү дотн харилцаад эхэлсэн чинь шуу тэрэнд нь дургуулгээд шаарлахаад dark web-с янз бүрийн хортой бодисуудыг их бага хэмжээгээр айгүй олон сарын турш гэж байгаамаа бас захиалж ингэж аваад амьд дээр хүртэл туршилт хийж үзсэн байгаа. Хэр хэмжээтэй байвлын амьтаа үхчихин хэр хэмжээтэй байвал үхэхгүй яг ингээд үлэн салган амьд үлдчихэж гэдэг ч юм уу те. За тэр хоруудаа туршиж үзэж агаад нэг юм нэлээд хэдэн хоруудыг хооронд нийлүүлээд капсул дотор хийгээд Линд бэлэг болгоод өгсөн. Энэ бол Японоос авчирсан ашигтай бактери гэдэг бэлгийг өгсөн.
За тэгээ лин нөгөө ашигтай бактериас нь хэд хоног уугаад бие нь муудаад эмнэлэгт очиод тэгээд амнасаа алдсан. Ийм зүйл болжээ. Надад бол тэр хүний яг хийс үйлдэл айгүй сонь санагдсан. Өөрөө юм залуу хүн, дээрэс нь айгүй амжилттай хуульч байна. Тэгээ жилийн 3 сая долларын цалин гэдэг бол миний бодлоор хятадд ч гэсэндээ айгүй их хэмжээний мөнгө гэж бодож байна. Өөрт нь юм гэрэл гээтэй цаашаа карьераа илүү ингэ ахиулаад явах зөндөө боломж байсан. За тэгмүүд өөрийнхөө амьдралыг ингэ сүйтгэе хийсэн өөр нэг хүний бүр амь насанд нь хүрсэн. Яагаад те магадгүй одоо линий тэр харилцаа байдал эгог нь гимтээгээд тэрнээсээ болоод ийм үйлдэл хийсэн болов ч гэж бодмоор. Netflix-ийн 3 биет цуврал 2024 оны 3 сарын 21-нд дэлхийд дахина цацагдсан. Харин 3 сарын 22-нд нь буюу яг маргааш нь шүүгийн яг хамгийн эцсийн одоо шүүх ажиллагаа явагдсан. Шууд цаазаар авах оноосоо. Netflix 3 биет цувралаа 3 сарын 21-нд цацсантайгаа зэрэгцээд 3 бит гэдэг юм подкастыг бас хамт цацсан юм байлээ. 2 болон 3 дугаар сизон нэмээд 2 сизон хийнэ гэдэг бол өөртөө аль хэдийн хэлсэн. Гэхдээ одоогийн байдлаар бол яг 2 болон 3 дугаар сизон хизээ гарна гэдэг нь тодорхойгүй байгаа. Цуврал гараад фэнүүдээс үзэгчдээс ер нь бол за яг гайгүй гэдэг үнэлгээ авсан. Миний бодлоор бол бүр нэг тийм амар Game of Thrones шиг ч юм уу те хүмүүсийг байлдан давуулаад хүмүүс нөгөө merge podolk-ыг өмсөж явж маавал тийм зүйл бол болоогүй байх гэж би бодож байна. Prime Time Emmy Awards бол 6 номинацид нэр дэвшсэн. IMDb дээр 6.9 л. Тэгэхээр бас нэг тийм амарлаг үнэлгээ энэ төр бол аваагүй. Гэхдээ хүмүүс бол дандаа эрг сэтгэлтэй байсан. Зохиолчос нь болохоор энэ Netflix-ийн цувралыг та юу гэж бодож байгааг асуусан чинь зохиолч бол яг надад л таалагдсан. Гэхдээ зохиолчийн номон дээр өгүүлэх гэдэг санаа нь болохоор хайр гэргийнхэн дайрлаа гэдэг энэ том дайсны эсрэг хүн төрөлхтөн ялгаатай байдлаа мартаад нэг бүхэл болоод тулалж байгаа гэдэг санаа л зохиолчийн хувьд илүү чухал байсан. Цуврал дээр болохоор яг нэг ангийн нэг их сургуулийн нэг ангид сурж исэн хідэн залуучуудад л энэ үүрэг ингээд самсаргүй ноогдчихж байгаа юм шиг санагдаж байгаа нь бол нэг таалагдаагүй гэж ярьсан байлээ. Энэ номыг олон одоо хүн Хятад Америкийн харилцааг харуулсан гэж боддог. За энэ болохоор зохиолч өөрөө би бол ямар ч тийм улс төртөө геополитиктэй холбоотой зүйлийг тийм санааг давхартай энэ номоор илэрхийлье гэж бодоогүй гэж яг аль бие усаар хэлсэн. Нөгөө талаасаас маш олон хүн энэ номыг нөгөө цагуурын өөрчлөлттэй холбоотой буюу 400 жилийн дараа сандичууд ирээд дэлхийг эзлэнэ, хүн төрөлхтнийг сүрүүлнэ гэдэг нь магадгүй 400 жил ч юм уу те нэг тодорхой хугацааны дараа дэлхийн дулаарл цагуурын өөрчлөлт явагдаад буцаж ирэхгүй болтлоо. Тэр зэг дээр очихгүй дээ гэдэг санааг агуулсан гэж үздэг. Энэ дээр бол зохиолч ямар нэгэн зүйл хэллээгүй юм байлээ. Эхнэр нөхөр хоёр тэрбумтэн линчи гэж энд бид нар дөнгөж сая одоо 20-30 сая доллараар нь яриа л те 60 сая доллар 1 тэрбум доллараар нь яриад байсан. Энэ бүхнээс зохиолч маань тэгвэл юу олж чадсан юм бэ гэсэн чинь харамсалтай нь одоо цуврал 3 номоо гурууланг нь кино, телевизийн цуврал болгох эрхийг нь зарчихсан учраас киноноос олон телевизийн зохиолоос ямар нэг ашиг орлого олохгүй. Гэхдээ номынхаа борлуулалтаас бол ашиг орлого олдог гинэ. Мэдээж номоос олж байгаа бүх орлогыг зохиолч ганцаараа авахгүй, хэвлэлийн компани, түгээж байгаа компани, номын дэлгүүрүүд гээд маш олон хүмүүс байгууллагууд дундаас нь хувь авдаг. Зохиолчид зарагдж байгаа нэг ном тутмаас 2 юан буюу 7-800 төгрөг бол ирдэг юм байна. Зохиол 2014 онд Ken Liu орчуулагчийн орчуулгаар англи хэлэнд хөрвүүлэгдээд гарсан. За гарсан жилдээ Hugo Awards-ыг авсан анхны Аз бүтээл болсон. За Hugo Awards гэдэг нь болохоор яг уран зөгнөлт зохиолын төрөл тухайн жилдээ гарсан хамгийн шилдэг романд одоо өгдөг ийм шагнал. Хэдэн жилийн дараа Death's End нь буюу эрэлгийн мөнхөрлөл нь англи хэлээр гараад Hugo Awards бас хамгийн эцсийн шатанд нь шалгарч ирсэн юм билээ. Зохиолч бол Wandering Earth гэдэг бас нэг ном бичсэн нь Хятадд бол аль хэдийн бас блокбастер кино болцсон. Хятадын ингээд уран зөгнөлт зохиолын эцэг гэдэг ийм одоо алтар хүндтэй болсон хүн байлээ. Тэгээ Хятадынхаа яг уран зөгнөлт зохиолын төрөлд өгдөг тэр шагнал магналыг нь бол бүр байнга авдаг 9 жил 11 жил дараалаад авцсан. Хятадтай бол толгой зогч байгаа зохиолч. Зохиолчийн хувьд Шинжаан, Уйгурт сүүлийн хэдэн жил болоод байгаа үйл явдлын талаар өөрийнхөө санаа бодлыг хэлсэн нь бол маш олон хүмүүсийн дургуг хүргэсэн. Бас нэг тийм асуудалтай юм байлээ. За тэгээд 3 бит гэдэг энэ номын талаар болон цувралын талаар одоо сонь сайхан ховж ивийг ярихад ийм байлаа. Таны ингээд уншижсэн номнуудаас, уншаа таалагдчихсан номнуудаас алийг нь Netflix-ийн ч юм уу те ийм яг цуврал кино болгоосаа хэрвээ ийм кино болох юм бол хамгийн түрүүнд үзнэ гэж та боддог ээ. Тэр талаараа комментээр сэтгэлдээ хуваалцаарай. Баярлалаа.